Сайн байцгаана уу? Миний анхны тарот бичлэг тавтай морил. За өнөөдрийн маань сэдэв болохоор та амьдралдаа юуг тавиулж одоо өөрийнхөө амьдралаас юуг тавьж явуулах хэрэгтэй вэ? Юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдэг талаар унших гэж байна. За тэгээд карт сонголт болохоор энэ хөзрөөс авна. 3 сонголттой мэрэг хий гэж бодож байна. Эхнийх нь Nine of Pentacles. Хоёр дахь нь 8-ийн саваа. За 3 дахь нь Judgment. За та нар маань эндээс нэг картын сонгоод ороод ирээрэй. 1 2 3. За сайн байцгаана уу, нэгдүгээр группийн маань уншлахтаа тавтай морил. За ингэсэн. Яг нэгдүгээр группийг ингээд уншгаад яг энэ хөзөрнүүдийг гаргаж ирээ суугаж жагаад бичлэгээ хийсэн бичлэгээ эргээд харсан чинь нэг л амар дутуу оргиод тэгээ дахиад бичиж гин. Тэгээд дахиад эхнээс нь эхлээд бүгдээринг хайж олгоод инглээ. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эндээс шууд ингээд амар энерги мэдрэгдэж байгаа зүйл нь болохоор та угаасаа энд хардаа дит нэг юмыг дуусгах, нэг юмыг өөрчлөх, таны амьдралд өөрчлөлт хийх цаг болсон. Тэ би яг энэ өдрнүүдийг эхнээс нь бүгдэринг хайгаад эхнээс нь олсон шиг та өөрөө өөрийнхөө доторхыг, өөрөө өөрийнхөө чаддаг зүйлийг, өөрөө өөрийнхөө хинбэ гэдгийг дахиад өөрөөсөө асууж эхлэх цаг чинь болсон байна гэж харагдаж байна. Энд бол одоо ингээд тогтсон амьдралын хэв маягтай тэ удаан ингээд олон жил ингээд нэг хүнтэйгээ амьдэрсэн ч юм уу. Тийм хүмүүс байх магадлалтай. Энд хардаа Empress дээшээ харж гарч ирээд Emperor доош харсан. Тэр энэ юу вэ гэхээр хэрвээ та эмэгтэй хүн байгаад хүнтэй гэрлээд олон жил болсон бол ер нь л энэ айлын амьдрал таны нуруунд дээр одоо ар гэрийн бүх ачаалал таны нуруунд дээр яваад эрэгтэй талаасаа энерги амар тийм тутмаг эрэгтэй одоо яг зөв эрэгтэй энерги биш гэсэн үг. Одоо жишээлбэл нэг жоох ингээд эхнэрийнхаа ингээ юу ихийг заагаад идэг эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Ингээл ингээд гоё дээ ийм хувц авмаар ань тэгмээрэн гэл ингээл хүнтэй л адилхан ингээд эсвэл хүнээс илүү ч юм уу одоо хүснээрээ баймаар байхад ингээд өөрийгөө хайрламаар байхад чи баг ингээд үсэд хайруулмаар юм гин гот. Чи үсэд хайруулж яах юм? Юу чи эмхтэй хүн урт үстэй байхдаа зүгээр шүү дээ. Би чамайг үсээ чинь хайруулмааргүй байна гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд үр хүүхдээ өсгөөд ингээд хартаа одоо энд эмхтэй хүн үр хүүхдээ өсгөөд харж хандаад ингээ явж хахад би ингээ чамд мөнгө олж ирж штэ. Чи ингээл хүүхдүүдээ өсгөөл ингээд юу яаж байгаа зү. Ингээл байж байгаа зү гэж ханддаг ч юм уу. Цогтой байгаа хүнээсээ ингээд тэ өөрийгөө алдах хэмжээний өөрийгөө ингээ илэрхийлж чадахгүй ийм байх хэмжээний их одоо өөрийнхөө бодлыг хариулсан, өөрийнхөө үйлдэлийг хариулсан, хүснээрээ байж чадахгүй тэ өөрийн гэсэн санхүүтэй ийм бардан баймаар байхад таныг тийм биш. Энэ хүн яг л ингэсэн юм шиг байлгаж байна. Тэгэхээр та өөрчлөх ёстой зүйл нь удаан бодож ирсэн. За би одоо ийм юм чаддаг да, ийм юм хиймээр байна. Ийм ингээд ажлын санаа байна гэдэг ч юм уу. Бодож ирсэн зүйл байвал тэрийгэ хэрэгжүүлээ. Байхгүй гэвэл танд ийм боломж, ийм санал орж ирж байна. Та тэрийг хүлээгээд ав. Өөрийгөө хайрлахыг сонго. Өдийг хүртэл тэдгээрийн төлөө, бусад хүмүүсийн төлөө, гэр бүлийнхаа төлөө явж исэн бол одоо та өөрийнхөө төлөө байх хэрэгтэй цагчин болсон. Тэгэхээр танд ирж байгаа өөрчлөлт бол та өөрийнхөө санхүү, өөрийгөө хайрлах, өөр дээрээ төвлөрөх гэх мэтчлэн зүйлс амьдралд чинь нэмэгдэж орж ирэх хэрэгтэй. Тэ та ганцаархнаа ингээл тэг өөрөө ингээл гэрийнхаа ингээл бүх юм хийгээл ингээд тэ өөрийнхөө хамаг ингээд ийм
энерги ингээ барсан, бүр ингээ хүлэгдсэн юм шиг ийм энергитэй болтлоо. Зориулах албагүй. Тэ сурмаар байвал сурхайг нь сонго. Хийх хүссэн юм а хий. Өөрийгөө сонго. Гэсэн мессеж орж ирж байна. Хэрвээ залуухан, жоохон одоо ингээд дөнгөж амьдрал дээр гарч байгаа. Одоо энэ 20 гараал ирэхээр аав ээжээсээ тустай баймар санагдаал. Одоо ингээл аав ээж ингээл мэдээж өөрөөрөө байлгадгүй шүү дээ. Яг үнийг хэлэх залуу хүмүүсийг тэг яг л нэг тогтсон амьдралынхаа системээр за миний хүү тэгээрээ ингэ шүү тгий шүү гэл мэдээж заахгүй байхыг аль заадгийг алийг тэр гэхдээ өдөр болгон хийдэг үйлдэлийг чинь хүртэл заагаад өөрийнхөө орчин байлгахгүй байгаад энэ бол буруу. Одоо тэгвэл өөрийнхөө хүснээр байж өөрийнхөө хүчээр бүхнийг ингээд эргүүлж хийхэд хамгийн тохирсон цаг хугацаа. Чамд хин нэгэн дуудаад тгий инги эсвэл ингээ хин нэгэн туслах ийм имийг хүлээгээд суух биш ээ. Чи шийдсэн бол чамд бүх хүч нь байгаа. Чи бол өөрийнхөө хувьд мэжишн байхгүй юу? Чи амьдралаа өөрөө бүтээн. Чамд өөрийн чинь дотор энэ бүх чадвар байна. Гол нь өөртөө итэг. Өөрийнхөө шийдвэрийг даг. Өөртөө үнэнч бай. Тэгхийн бол чи яг л энд харагдаж байгаа шиг. Одоо эндээс энэ хүртэл эрхчлөөтэй, өөрийн гэсэн санхүүтэй, өөрийн гэсэн амьдралтай ийм болохоор байна. Дахиад бүгдээрийн эхнээс нь эхлээд өөрийнхөө жинхэнэ амьдралыг босгоно гэсэн үг. Тэгэхээр та нар маань өөртөө итгээрэй, хүчтэй байгаарай, шийдсэн шийдвэртэй гоё үнэнч байгаарай гэж зөвлөж байна. Яг 2 дугаар группийнхан маань уншлагатай давтай морил. За та нар маань яагаад ч юм хайр дурлалын амьдралын талбар дээр одоо хүн хоорондын харилцааны талбар дээр өөрчлөлт ирж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээ та нар маань болохоор урд нь ингээд хүний сэтгэлийн шарх аваад тэгээ ер нь за энэ хань мэн гэж ер нь байхгүй юм шүү дээ. Би ер нь ганцаараа ингээд сэтгэл тайван байсан. Ер нь ингээд сэтгэл тайван яг энэ шиг ингээд байжсэн дээр юм шүү дээ гэд бодоод яг нэг юм эморлын байдалтай гэх юм уу эсвэл одоо ингээд салснаас хойш ганц би ингээл за явах дээ гэсэн нэг тиймэрхүү байдалтай байж байгаад за та нар дээр маань болохоор одоо нэг шинэ хүн орж ирсэн эсвэл удахгүй орж ирэхээр харагдаж байна. За тэр хүн хэрвээ орж ирсэн байгаа бол танд таалагдж байгаа. Та ингээд зүрх сэтгэлээ нэмэр санагдж байгаа гэж харагдаж байна. Тэгээд мөн тэр хүнтэйгээ цаашдаа ингээд доктортой харилцаатай бүхнийг ингээд шинээр эхлээд ингэж явмаар байгаа. Тийм өөрчлөлт орж ирж байгаа харагдаж байна. Тэгээ хуучинд байсан бүх тэр дурсамжууд одоо мэдээж урд нь тэр сэтгэлийн шарх аавна гэдэг чинь бол тухайн хүндээ тэр хэмжээний хайртай байсан гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэр хэмжээний бас дурсамж ихтэй жоохон урт хугацааны харилцаатай байсан байж магадгүй хүмүүс харагдаж байна. Тэгэхээр тэр хүнтэй үлдээсэн дурсамжууд таны сэтгэлээс ингээд гардаггүй ч юм уу тэр бүхэн өөрчлөгдөд одоо та тэр бүх мэдрэмжүүдээсээ ингээд явж гинэ гэсэн үг. Тэгээд энэ бүх мэдрэмжүүдийг явуулаад энэ бүх мэдрэмжүүдийг өөрсдөөсөө тавьж явуулснаар танд цоо шинээр одоо энд ингээ харагдахгүй байгаа байхгүй ингээ харуулж хөл хөөхөн яад ч амар гэгээлэг хүн байх юм шиг ингээ санагдаж байгаа байхгүй юу. Тэнгууд танд орж ирж байгаа юм болохоор энд дахиад ийм амар хэцүү байх үедээ дахиад ингээд ийм хүлэгдсэн юм шиг ингээд хэцүү харилцаатай болчих үедээ гэсэн айц төгшүүр байж магадгүй. Тийм болохоор та энэ орж ирж байгаа хүн дээр цахиусны зөвлөгөө авахд болохоор бүх юм ингээд хувь тавилангийн дагуу явагддаг. Тэр хүнтэй болоогүй ч гэсэн хувь тавилангийн дагуу байсан энэ зүйл бүгдээрээ болох ёстой байсан учраас болоод өнгөрч байгаа. Тэгэхээр чи өөрийгөө итгэх хэрэгтэй, сэтгэлээ нээх хэрэгтэй, тэ? Хүн чинь байнга ингээл нэг харилцаагаа бодвол ингээ яваад ингэж байхгүй шүү дээ. Байнга шаналлалтай тийм явж ерөөсө болохгүй. Шинээр эхлэе гэж байгаа бол тэр чинь зөв. Тэ? Тэр орж ирж байгаа хүн чинь гэсэн ер нь бол нэлээ хурдан орж ирэх гээд байгаа байхгүй юу? Энэ бол ирж явна гэсэн үг. Эсвэл ингээ ирж гисэн байгаа бол тэр хүн чинь мөн гэсэн үг.
За тэгэхээр та нар дээр ирж байгаа өөрчлөлт бөгөөд тавьж явуулах зүйл нь болохоор нэгдүгээр шинэ хүн ирж гин, хоёрдугаар гэх юм бол тэр шинэ хүн ирэхэд та урдныхаа авсан сэтгэлийн шарах, урдныхаа байсан зүйлсээс болоод тэр хүнийг үгүйсгэх нь бас өрөөсгөл ойлголт болох гээд байгаа учраас та нар маань сэтгэлээ сайхан нээгээд айц төгшүүргүй хандаасай гэсэн зөвлөгөө ирсэн байна. За 3 дугаар группийнхан маань уншлагата тавтай морил. За энд яагаад ч юм өөрчлөлт гэхээсээ өөрчлөлт гэхдээ жоохон анхааруул орж ирээд байх шиг байна. Юу бэ гэхээр та нар маань нийл Аз жаргалтай нэг тийм гэрэлтэй гэгээлэг карьер байлаа гэхэд амжилт карьерийн хувьд тогтвортой ийм хүмүүс байна. За тэгээд энэ дээр нэг жаргалтай явж ангууд хажуу талаас нэг юм адын бодол гарч ирнэ гэдэг шиг нэг энд та хүсэлж амир их хүн байгаа аахгүй юу? Нэг юм болчингууд дараагийнх нь за чи юу гэдэг нэг пүрүстэй байлаа гэхэд пүрүсээ жоохон томруулаад ийм дунд гарын машин болгох чи гэдэг ч юм уу тий. Хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг нэг юм хэрэглээний нэг тийм юм дээр айгуу тийм олон за нэг бизнес хөгжүүлээд энэ жижигхэн гарааны бизнес хөгжүүллээ гэхэд тэрийг цаашаага ийм болгох чигээд нэг бодлын айгуу тийм хүсэл тэмүүлэлтэй хүсэж байгаа юмдаа хүрч чаддаг тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэд энд яагаад ч юм нэг тийм бодолчин дүрэгдэх гээд байна. 7 хэмжиж нэг огтлоорой гэдэг үг байдаг шүү дээ тий. Тийм юм байхгүйгээр шууд ямар ч бодлгүй юмд хандаад тэрнээсээ болж алдаа гарах магадлалтай байгаа байхгүй юу. Гэтэ ууг нь та энийг зөнгөөрөө мэдээд байгаа юм заяа. За энэ ч жоохон түрэгдээд байгаа юм уу? Яагаад байгаа яг тэгжэл санагдаад байна да гэд санагдаад зүнчин татаад байгаа хэрнээсээ энэ үйлдэлийг хийчихэж байгаа байхгүй юу? Ямар ч бодлогогүй үйлдэл хийх гээд байна. Тэгээ тэрнээсээ болоод та энд хартаа ийм ямар ч сэтгэл ханамжгүй юм яах гэж хийвээ баг баг алдагдaltaд орчлоо. Зэстэ дэмил юм хийлээ дээ гэдэг шиг энд нартай байсан амьдралаа авчид энд үлдээ олгочлоо ёо би яах гэж юм хийгээд магадгүй заяа энэ дотор янз бүрийн бооцоо тавих мөрөтө тоглох болиг хитрхи эрсдэлтэй алхам хийх магадлалтай хүмүүс байна. Тэрийгээ бүр сайн бодоорой. Нарда энд темперанс юмны баланс гэж юм байна. Энэ жижигээс эхлээд ингэж томруулж явж ийж хитрхи том юм руу шунж ийж болохгүй юмд орох вэ? Юмд баланс гэж байна. Сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ devil card бүр 2 гараад ирсэн заяа. Тэгээ дараа нь тэр хийсэн юмнасаа ямар ч ашиг байхгүй. Эсрэгээрээ нэг улам дондох ч юм одоо жишээлбэл за жоохон хүүхэд байлаа гэж бодоход писийн донтчихдээ шүү дээ. Гаргаж авах гэж дараа нь бүр бөө юм болдог. Яг тэрүүн шиг нэг жоохон мөнгө олоод, жоохон карьерын доктортой болоод, амжилттай болоод ирэнгууд хардаа энд бас justice доош хараад гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр хууль бос зүйлд оролцох. Мөрөтө тоглох одоо жишээлбэл хамгийн наад хадгийн наад захын жишээ нь муу шиг 5 гар суугаал. Тэгэл за тэдээр үзчихье гээл. Тий ямар ч хамаагүй хүмүүс дээр очиод эсвэл покер тоглоод ч юм уу тий. Ямар хүмүүст яаж зарилуулж байгаа та өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргахтаа сайн бодолтой байгаарэ гэж хэлж шүү. Энд бол амар анхааруулга орж ирээд байна. Тэгээд энэ таны сонгосон үзэгч жажмент таваад байгаа шүү дээ тий. Тэгээд та бол яг энэ алдааг гаргахаас өмнө ухаарчвал сайн байна. Энэ хүн ингэж харуулахгүй байхаа. Энэ хүн хартаа сарны доор тэргэл сарны доор усанд орж агаад энэ нэр тавьчих. Энэ judgment шүү заяа. Тэгээд энэ хүн ямар усанд орж байгаа гэхээр хүүтэн халуун биш хүүтэн ус. Тэгэд бүр толгой дээрээсээ хүүтэн усанд орж ийн. Хүн нэг халуун өдөр явж агаад гэртээ ороод хүүтэн усанд орохоор өө бурхан минь юу вэ гэж сэргдэн штэ. Яг тэрүүн шиг энэ үйл явдал таныг сэрэн. Заяа. Хөөе ухаан ор юу хийгээд яваад байгаа юм. Тэрнээс өмнө та өөрөө ухаан ороод янз бүрийн ийм бодлогогүй алхам хиймээргүй байна. Энэ эрсдлийг сануулсан ийм зөвлөгөө орж ирж байна. Та нар маань гоё ухаантай байгаарэ.
гоё бодолтой алхам хийгээрээ, юмны балансыг бариараа. Тэ аливаа юм дээр жоохон бодолтой нэг долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй шүү манайхаа. За ингээд баярлаа.